бас чамд юу өгөх ёстой юм? Эхний температур нь хэний хуваар? Хэний хуваар? Хэний хуваар? Цельсийн хуваар тийм ээ? 280 Цельсийн 282 градус. За тэгснээр дараагийн одоо математикчнууд одоо энэ графикийн сэжигтэй цэг буюу нууралтын цэг нь 200 хэлдэг гэж байна. 232 гэж байна. За эхний нэг хэсэг байсан. Тэгсэн чинь температур 3 нь юу болсон? Температур 3. Мөн адилхан хэлээ. Энийг энд ингэчдэг биш. Температур 3. 3 энэ хоёр тэмцээн юм. За эндээс чи онлын хувьд юу гэж олж харах ёстой? Одоо бодлогын өгүүлбэрт ороогүй шүү. Онлын хувьд юу гэх юм? Тий. Энэ 1 2 гэсэн юм байна. Энд байгаа цэгийг нь юу гэждэг одоо? Цэг гэж тийм үү? За. Тэгэхээр юу гэх юм? Хаана температур өөрчлөгдөв? Хаана температур өөрчлөгдөв? Цэгээс нэг. За Агаас нэгдүүлээ. Температурын өөрчлөлт нь ямар болсон? Өөрчлөлт нь тэгээс бага болсон. Тэгэхээр энд яасан бэ таарах юм? Гадагшаа дулаан автсан байж та. За тэгэхээр энд бол дулаан авсан юм алдсан байх юм бол энэ эсвэл халсан эсвэл яасан байж та. Хөрх процесс явагдсан байна тийм. Харин нэгээс хэд рүү 2 руу температурын өөрчлөлт нь тэгтээ тэнцүү байсан учраас энэ цэг дээр бодисын төлөв өөрчлөгдөнө. Төлөвийн өөрчлөлт явагдана. Тэгэхээр хайлгын эсрэг яах вэ? Цартсан байж болно. Эсвэл яасан? Өөрчлөх эсрэг нь конденсацлах. Өшөө дахиад мэдээлэл байгаа шүү дээ. Одоо Агаас нэг рүү температурын өөрчлөлт нь хэд байсан? Тэгээс бага. Нэгийн үдгээ тэгээс багадаг тоо хэмжээ одоо биднэрт өгчөж байна. 50 юм уу? Цельсийн сөрөг 50 градус зөв тий сөрөг 50 градус байсан байна. Энэнд харгалзах дулаан нь хэд байсан? 25 кJ чинь 25-ыг үржих нь 10-ын 3 зэрэгт n гэж мэдээлэл авах юм байна. За дараагийн нөгөө энэнд харгалзах. 1-ээс 2-т харгалзах дулаан одоо энэ тэгэхээр энэ ч дандаа дулаан алдсан байж таарна шүү дээ тий. Энэ нь хэд болж таарах нь? Энэ чи эцсийнхээс эхнийхийг хасах юм чинь. За энд алдсан дулаан юу болж таарах нь? 50 75 юм байна. Энд хэд байх гэдэг вэ? Энэ нэг чирчмийн үнэлгээ чинь 25 байх гэдэг чинь. Тэгэхээр энэ хэд байх гэдэг вэ? 100 байх гэдэг. Тэгвэл энэ хооронд 1-ээс 2-ын хооронд дельта чинь хэд байх гэдэг вэ? 75-ыг үржих нь 10-ын 3 зэрэг энэ байх гэдэг шүү дээ. За энэ дээр дахиад нэг зүйл санчих бүгдээр хувийн дулаан багтаамж гэсэн. Энд дулаан багтаамж нь ерөнхий нэр тийм үү? Одоо тодтгол гишүүнийг юу гэж яаж зурж байна? Бидний үед л ингэж л зурдаг гэсэн. Одоо яаж зурж байгаа юм бэ? Энэ хувь ингээд тодтгол өгсөн байна шүү дээ. Тэгэхээр хувийн юм чинь эн чинь тэг том цэгээр бичиж уг нь жижиг цэ байх юм. Хувийн болох дээр жоолыг хуваахна илэр килограмм Цельсийн градус. Эсвэл нь жоолыг хуваахна килограмм тэгээд кельвин байж байна. Ягаад гэвэл 1 кельвин агаарын температур Цельсийн 1 градусаар нэмэгдэхэд 1 кельвин нэмэгдэх гэсэн үг шүү дээ, тийм ээ? За энэ хувийн хүн шүү. Зүгээр дулаан багтаамж гэрчүүл энэ тэнцүү хувийнхыг массаар үлчүүл. Энэ тохиолдолд одоо килограммтай хураагдчих учраас нэг чинь юу болж байгаа юм? Жоолыг хуваах нь килограмм хураагдчих юм чи юу юм? Цельсис. Эсвэл жоолыг хуваах нь кельвин.
За тэгээ номер 2602 гэж унших юм уу? Тэгээ буцлах нь. Тэ. Буцлах нь энэ юм бэ. Тэгэхээр бидний энэ графикт өгсөн энэ чинь 282 байгаа шүү дээ. Тэгэхээр буцлагыг зүгээр яатсан байгаа юм. Зүгээр шингэн төлөвтэй байгаа маань их сайн. Аль цэг дээр Агаас хэдэд нэгд Агаас нэгд энэ ямар төлөв байгаа юм? Шингэн төлөв байгаа юм. За яг нэг цэгээс юу болсон юм? Нэг цэг дээр яг хайлах температурт байгаа юу юм? Цагаан тугдгой те энэ хайл. Тэгээд нэгээс хоёрт юу яах вэ? Шингэн нэмгэн юу яа? Авто хайлмаг төлөвийн одоо царцаж эхэлж байгаа шүү дээ тий. Тэгээд яг хоёрт ирчихлээр яах вэ? Авто төлөвийн тий. Авто төлөвийн цагаан тоглох болж байна. Энэ бодлогыг бид нэр Агаас нэгдүгээр төлөвт нь л бодох боломж байна шүү дээ бидэнд. Тийм ээ? Q тэнцүү хувийн дулаан багтаамжмаас температурын өөрчлөлт. За энэ бол Агаас аль төлөвтэй? Нэг төлөвт шүү. Харин 1-2 төлөвт яаж бодох юм? 1-2 төлөвт уг нь бодож болох боловч яг бидэнд юу нөгөгдөг вэ? Цагаан тулганы хайлтын хувийн энэ яа бичиж болох вэ? Тэгээ цагаан тулганы лямбд нь өгдөг юм бидэн шүү дээ. Хэрвээ тэр нь өгдсөн бол 1-2 чинь ямар томьёо юм бодох вэ? Хүү тэнцүү тэр лямбдыг үржихнэ 1-2-т лямбд нь өгсөн бол энэгээр бодчих. За ингээд энэ хариугаа гаргачих.